Тэгэхээр сонсогчдоо одоо та бүхэнд дуучин тунгалгын дууснаар усны тунгалаг Тамирын голдууг дуучин тунгалаг Хөгтөнгөр радиогийн студид та бүхэн зориулан шууд дуулж өгч байна. Хүлээ авч сонсъё. За нэг бадаг явчих. Оо Жими Усаны намтыг үлэнгүйдэг уласын асүрийг усанд нь хөвөгч усаны тунгалага Тамирын гол тунгалага Тамирын гол За нэг баярлалаа. Ямар гоё юм бэ? Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтлөгч Аймаа байна. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноо танилцуулахад дуучин урт насангийн тунгалагтай ярилцгаар студид авирсан. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, танд ч бас өдрийн мэнд хүргэе. За хөтөж подкастын одоо анхны дуучин эмэгтэй болж орж ирж байна. За баярлалаа. Тунгалаг уртын болон ардын дуунуудыг одоо хуучны ардын дуутай андуур марсгал тоногчсон ийм дуунуудыг хөвчлэн дуулж байгаа. Дуулаад 20 гаруй жил болж байгаа гэж сая хоёлаа ярилцлага эхлэхээс өмнө дуунуудаас нь сонссон. Үнэхээр одоо цаг хугацааны баримжаа алдуулж чадчихээн. Тэгэхээр сонсогчдоо бас энэ ярилцлагын дундуур дуунуудын хоёлаа сонсоод түүхээс нь ярилцаад явнаа. Тэгээ 20 гаруй жил дуулж байгааг нь мэдээж соёл урлагийн сургуулийг төгссөн байх. Бас дээрэс нь уртын дуу дуулдаг дуучдыг хараад байхад мэрэгжлийн хүмүүс хэлэхдээ нутаг устай их холбож яриад байдаг шүү дээ. Юм задгай сайхан хоолой, хээр тал гэл сонсохоор ингээл бие биржигэл нэрэл гараа явчихсан санагдаад байдаг. Хөдөөнийх үү. За тийм. Би Өврангай аймгийн Баянголсмын харьяат одоо яг хөдөө малчны хүүхэд. Одоо миний аав бас их сайхан дуулдаг хүн байдаг. Одоо уртын дуу ер нь урлаг одоо авиас бол одоо аав ээжээс өвлөгдсөн байдаг. Нэгт одоо аав ээж удам байдаг шүү дээ. Тэгээд бас энэ сайхан ингээд нөгөө ардын манертай уртын дуу энд одоо дурлах болсон шалтгаан бол мэдээж одоо малчны хүүхэд тоглох наадах юм байхгүй ерөөсөө л нөгөө задгай аргалынхаа бэлчээрт ингээд таньныхон бэлчээр дуулж аваад л ер нь дуучин болох одоо мөрөөдөлтөө хөтлөгдөөд тэгээд 2000 онд соёл урлагийн их сургуулийн уртын дууны ангид одоо Монгол улсын гавьяа жүжигчин Цэрэнгийн чулуун цэцэг гэх сайхан эмэгтэй байдаг. Одоо ард түмний мэдхээр бол Цэрмаа. Тийм. Өнөр үлийн цэрмаатай болдог. Тэр багшин шав. Тэгээд 2006 оноос яг одоо мэрэгжлийн урлагийн байгууллагт сарны чулуу дуугчгийн чуулга гэд байсан да. Тухайн үед одоо Монголын анхны хувийн чуулга байсан. Тэр чуулгаас ер нь дуучин болох анхны тайз тий мэрэгжлийн дуучин болоод тэр чуулгаас одоо ажлынхаа гарааг эхэлсэн ийм дуучин. Ингээ ярилцж байхад харж байхад ийм гоёхан тоёхон ийм эмгтэй байгаад байдаг. Хоолойны чадал гэхүү одоо ингээд бид нар ингээд сонсоход нэг ийм баригл гэхүү те бараг микрофон хэрэггүйгээр ингээд шууд дуулчихмаар ярьчихмаар ингээд сонсогдоод байна. Хоёулаа уцаар ярьсан чинь нэг нь нэгчээгээл нөгөөх нь миний төгөл ярилцаад байсан чинь энэ нэг яг мэрэгжлийн дуучин хүний хоолойны төрмөл өгөгдөл байгаад шиг байна. Гэхдээ харин намайг тэгдэг чинь ингээд утасны цаанаас нэг хөгшин хүн шиг ч гэдэг юм уу нэг тийм дуучин хүний нэг тийм хоолойны нэг тийм өнгө бас нэг хэл ярианы дикс гэж байдаг юм уу утасны цаанаас одоо ихчээ гэж ярьчил гэл ингэдэг тий. Ерөнхийдөө би бол нөгөө дуучин эмэгтэй дуучны бол одоо бүдүү хоолой. Тэг эрэгтэй дуучин бол бас баритон гэж ярьдаг штэ. А эмэгтэй дуучнаар бол одоо мэц айлт талдаа тийм хоолойтой дуучин. Одоо энэ дуулж байгаа дуунуудаас нь хамгийн түрүүнд юу анхаарал татсан гэсэн одоо бидний их сайн мэддэг Түмэн Дэмэрлэгын усны тунгалаг Тамирын голдууг дахин шинчилж дуулсан гэдгсэн чинь ямар гоё дуу илээ. Шууд ингээд хэлэхдээ хүн болгоны дотор аялагдахаар ийм сайхан дуу штэ. Тэгээд
Үүний хажуугаар юу гэж бодогдсон гэхээр хөөх энэ сэтгэл төрсэн ийм сайхан дуу дахиж шинжилж дуулна гэдэг тэр дуучнаас авьяас төдийгүй маш их зориг шаарддаг. Яах бол хүмүүс юу гэх бол тийм штэ. Баярлалаа. Би яг энэ дууг бас ер нь багасаа л бид нар одоо бидний үеийнхэн бол сонсч ирсэн. Биднээс дээс үеийнхэн мэдэн штэ. 1960 хэдэн онд зохиогдчихсэн дуу юм билэ. Монгол улсын ардын жүжигчин Лувсан Шаруугаан хөгжим. За тэгээд одоо Отхон Сүрэн гэдэг хүний шүлэг. Арангаа аймгийн их тамир суманд байдаг одоо тамирын голын тухай сайхан дуу. Ард хүн бол одоо энийг бүр ардын дуу болтол нь ингэж мэдгүй хүн ер нь байхгүй штэ тий. Тэгээд энэ дууг би одоо дуулахын сан гэж одоо бас боддог хэрнээ бас яг нэг барьж аваад дуулчих зүрхлэхгүй явсан. Тэгээ одоо манай дуучин найзууд урлагийн хүмүүс хүч тэр усны тунгалаг тамирын гол чамд ер нь их зохин штэ чи нэг дуулаач гэд. Тэгээд би одоо өөрийнхөө хэмжээнд дуулсан. Тэгээд Лувсан Шаруугаа охин Халиун Сүрэн багшаас одоо албан ёсны зөвшөөрлийг аваад мөн бас энэ Төмөн Дөмбөрлөгөн охин Төмөн Чимэн гэдэг хчээс одоо бас асуусан. Би одоо ээж чинь дуулъя. Одоо ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд ингээд дуулж болох уу гэдгсэн. Одоо залуу уран бүтээлч бид нэрийг аяйгуу гоё дэмжсэн. Тэглгүй яах вэ одоо ээж маань дуу энд гинт ингээд дуулагдчихлээ байл одоо гоё штэ тий. Чамд амжилт хүсье, сайхан дуулаарай гэд. Тэгээ надад аяйгуу урам өгөөд тэгээд би ер нь бол ганцхан усны тунгалаг тамирын гол биш Төмөн Дөмбөрлөгөн бас нэлээд хэдэн дууг дуулсан. Дан ятгахтай дуулсан. Ер нь бол энэ усны тунгалаг тамирын голыг би яг үндсэн язгуураар нь Халиун Сүрэн багш хэлэхдээ тэгсэн одоо ингээ панограмтай одоо орчин үеийн хөгжимтэй энэ төр бас дуулсан дууч зөндөө байгаа. Тэгэхээр чи яг нэг энэ язгуураар нь ингээ яг тэр тухайн үеийн тэр ятгахтай ингээ дуулаарай гэсэн. Тэгээ үндэсний урлагийн театрын Ахмад Ятгахчин одоо тухайн үед Адар Сурангаа Төмөн Дөмбөрлөгөн энтрийн хөгжмийг тоглодог байсан Болдмаа гэдэг хичээл ятгахын тоглоулаад тэгээд одоо яг тэр үеийн тэр дуучны дуулсан нотоор нь гэд дуулсан. Тэгээ ер нь бол би нөгөө клипчүүлээг байгаа болохоор олонд хүргээгүй. Тэгээд нэг жаахан хэсгийн ирээлэр ингээд нөгөө фэйсбүүктэй оруулсан. Тэгсэн хүмүүс одоо ахчин гоё тийм урам өгсөн. Зарим нь болохоор за Төмөн Дөмбөрлөгөөг дуурайхаад ч гэдэг юм уу. Дуурайх бол биш л дээ. Ер нь бол ингээд нөгөө дөстэй хоолойтой хүмүүс гэж байдгийн шүү дээ. Одоо тийм л одоо түрүүн чи хэлсэн нэг тийм жоохон бүдүүн дөхөө хоолойтой. Тэгээд би ч өөрөө нөгөө уртын дууч хүн болохоор энэ дуу болохоор нөө одоо Лувсан Шаруугаад энэ дууныхаа тухай ярьдаг штэ. Яг ийм нөгөө уртын дууны нэг ийм элемент оруулаад мэрэгжлийн талаас нь ийм нэг ингэж зохиосон дуу юм аа гэд. Тэгээд би ер нь бол ингээд нэлээд бэлдсэн. Одоо өшөөч одоо сайн дуулна. Дуулаад бол одоо бас удаагүй нэг жил гарна л болж байна. Энд тэнд бас хаяан дуулнаа. Тэгээд өшөөл энийг одоо өөр юм болгож ингэж дуулж бэлдэж ингэж одоо нэгэнт ард түмэнд хүрсэн дуучин их хэцүү шттэ тий. Ерөөс ингээд л нэг нөгөө хүнтэй зөөрлээл нөгөө тэр мундаг хүнтэй зөөрлээд ер нь бол тэр хүнтэй бол зөөрлөхийн аргагүй шттэ. Тэр тэртээ тэргүй тэр энэ дууг одоо бүр ийм болтлон тамгалсан. Тэгээд тэр агуу хүнтэй бол зөөрлөх одоо тийм боломжгүй. Гэхдээ хүн одоо өөрийнхөө рөл дуулдаг тий. Зөндөө олон дуучин дуулсан. Одоо бидний үеийнхээс бол Бурмаа дуулсан, Баццэглэн, Эрдэнэ Чимэг гэд сайхан одоо уртын дууч, дардын дууч зөндөө дуулсан. Одоо орчин үеэс бол зөнд бас дуулсан шүү дээ тий. Шоу мовондор дуулж ирсэн, Маралжингоо. Тийм. За одоо бид хоёрын ард явж байна. Хариулагч жоохон чангалтай төх байх. За энэ дуу сая та хэллээ штэ. Их олон дуучид нэрээ дуулсан. Энэ сүүлийн үеийн одоо олонд танигдсан байгаа дуучид дуулахаас гадна одоо ардын жүжигчин Төмөн Дөмбөрлөгөөтэй илүү их хүмүүс харьцуулж байгаа хаа. Тэгээд та дотор таны төлөвлөгөө гэдэг юм уу те тактик өөрийнхөө ямар чадварыг эсвэл энэ дууны ямар онцлогийг илэрхийлж дуулъя гэж бодсон бай. Мэдээж энэ нөгөө би түрүү хэлсэн те нэг тийм амьсгаатай тийм нэг гоё ингээд бүр ингээд нэг
ус ингээл нэг урсаал орж ирж байгаа. Яг тэр төсөөллөөр нэг тийм өөрт одоо ерөөс ингээд нэг тэр дуу гоё штэ. Би энийг дуулчихъя гэж шууд аваад дуулчих бас болох туу болохгүй гэж өөрт зохиох туу гэдэг айгүй чухал байдаг штэ. Ер нь ингээд нэг өөрт ингээд за би энийг нэг өстой нэг энийг бол дуулчих шүү гэд нэг юм нэг дотор багтаад тэгээд ер нь бол хүмүүс ч гэсэн надад айгүй тийм урам өгсөн. Чамд бол энэ зохио шүү чи энийг нэг гоё дуулаарай гэд. Яг өөрийнхөө хэмжээнд дуулсан. Өшөөч та олон жил дуулна энэ дуугаа одоо өшөө илүү гоё өөр юм болгож ингэж дуулах тийм. Хүсэлтэй. Төмөн Дэмбэрэлгайг мэрэгжлийн хүмүүс тодтохдоо, онцлохдоо дууга зөв сонгож дуулдаг. Өөрт тохирсон дууга сонгохдоо гаргууд гэж бас яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо та жишээ нь тунгалаг гэж хүн энэ хуучны дуунуудыг дуулж байна. Уртын дуу, ардын дуу гэдгээр ч хойно ерөөсө тэр чигтээ түүх явдаг шүү дээ. Энэ соёлыг дагаад түүхээ хэр судалж байна. Дуунуудыг хэр судалж байна. За магадгүй нэг онцлоод нэг гоё дууны түүхийг яриач их юм бол та ардын ч хийж болно, уртын ч хийж болно нэг дууныхаа түүхийг хуваалцаж болох уу? Мэдээж дуучин хүн бол одоо дуугаан байнга ингэж судалж одоо өөрт таалагдсан, өөрийнхөө сонсдог одоо мундгуудын дуулсан дууг бол байнга ингэж судалж одоо байх ёстой байдаг. Гэхдээ би болохоор ер нь 2006 оноос уртын дуу, ардын дуугаа ер нь ингээд яг сарны чулуу дууж гин чуулгад байхдаа байнга дуулдаг. Ер нь бол нийтийн дууг бол ер нь дуулдаггүй тийм байсан. Тэгээ 2014 онд 15 онд юм байна. Морин хуур наадам болоод тэрэн дээр би нөгөө хингуан Монгол Улсын урлагийн сэтгэлтэн Баатар Сүх гэдэг одоо цэнхэр залаа битсэн цагаагаар мэдээний өмнө явдаг штэ. Тэр хүний нөгөө тухайн үед би Төмөр замын дуужгийн чуулгад ажиллаж исэн. Тэгээд тэр хүний хатан хөөрөг гэдэг нэг дуу дуулсан юм. За тэгээд тэр хатан хөөрөг гэдэг тэр дууг дуулахад тэр морин хуур наадамд одоо тусгай байр эзлээд тэгээд тэрэн дээрээс би одоо яг нийтийн дуу энэ зохиолын дууг бас дуулах тийм юу зориг орсон гэх юм уу да. Тухайн үед тэр наадмыг Монгол Улсын тэрэн хошоо шингэлд ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Жансан Нуруугай шүүжсэн. Жансан Нуруугай ч манай нутгийн хүн. Өөрөнгөө нутгийн хүн. Үчи манай нутгийн дуучин гэж штэ гэд. Тэгээд чамд дуулах миний чамд нэг зохиох дуу бий дээ. Одоо Төмөн Дэмбэрэлгай ганцхан удаа дуулчихсан. Одоо зохиолч Сонмын удуулгай баримтат киногоо хийх гээд тэр баримтат кинонд зориулаад одоо тийм сайхан шүлэг битсэн. Булган аймагт төрсөн, Өмнөг аймагт өссөн хүн юм байлээ штэ. Тэгээд тэр юунда баримтат кинонд сайхан шүлэг битсэн. Тэгээд энийг Төмөн Дэмбэрлэр дуулал шүү гэд надад өгч исэн юм аа. Тэгээд чи энэ дууг авч дуулаарай гэд. Тэгээд одоо тэр том хүнээс одоо тэр гэж гоё урмын үг аваад дуугаа өгнөгдөг чинь тийм амар тийм хувь тохиол биш. Тэгээд л би чи маргааш нь өстой шууд л гүйжчихэл нөгөө доогийг аваад тэгээд дуулсан. Хүмүүс бас энэ бодрын чулуу гэдэг энэ дууг бас айгуу сайн мэддэг болсон. Тэгээ энэ дуу маань бол их аштайхан сайхан дуу. 20 гаруй жил дуулж байгаа, 20 гаруй жил уран бүтээлээ хийгээд явж байгаа. Тэгсэн хэрнээ нэг ч удаа тоглолтоо хийгээгүй байгаа. Тэгээд 2026 онд тоглолтоо хийн гэжсэн. Тэгээд нэрэл ойр тойрныхын ч 20 жил дуулчаад яагаад ингэ тоглолтоо хийхгүй байгаа юм бол өөрөөс ч гадны шахаанд орж гинэ үү? Яг тэгдэг. Яг би ч одоо яг 20-од жил, одоо яг 2006 оноос анх мэргэжлийн урлагийн байгууллагт ажилласан гэдэг чи одоо 20-од жил л болж байна тийм ээ. Тэгээд одоо чи нэг тоглолтоо хийгээч одоо нутаг усныхан бол байнга штэ ингээл фэйсбүүкээр хизээ тоглолтоо хийгээч тоглолтоо хийгээч чи болсон штэ тэргээд тэгээд яг хөө би нөгөө ээж хүнийхээ өөргийг гүйцэтгээд гэх юм уу одоо өөрийгөө зөвдөх гэх юм уу тэгээд ер нь бол уран бүтээлээс нь жоохон завсралсан байсан. Тэгтээ тэгээд одооноос ер нь уран бүтээлдээ төлхөө орж байгаа. Тэгээ 2026 он тоглолтоо хийнэ гэж төлөвлөсөн. Ингээ явж байгаа. Одоо тоглолтын тухай ярихад дуучид бол янз бүрийн л байдаг. Жилд нэг тоглолт хийж байгаа дуучин байна. За нэг хурааж байгаа нэг 3-5 жилд нэг тоглолт хийгээд байгаа хүмүүс байна.
хоёр дуутай хоёр дуу хийт болгосон дуучин ч бас тоглолт хийж байгаа тохиолдлууд байна. Одоо та энэ 20 жилийн хугацаанд магадгүй те эхний 15 жилд нь за би зүгээр сайхан дуудлыг хийж байгаа сүүлийн 5 жил ботсон байлаа гэж бодоход тоглолт хийж байгаа уран бүтээлч дуучин юун дээр анхаарвал тийм ээ ямар цензуртэй байж иж тоглолт хийвэл зүгээр юм бэ гэж бодсон бай. За. Би ер нь бол нөгөө юу өөртөө итгэлгүй гэдэг юм. Манай дуучид бас тэгдгийг чи одоо тоглолтоо хийх аль хэдийн болцсон шүү дээ. Гэхдээ өөрийгөө би бол тоглолт хийх хэмжээний дуу гэх юм бол би бас 20 гаруй дуу дуулсан байна. Тэрэн дотроос нэг 4 5 нь бол яг олонд хүрсэн. Одоо бол ер нь нэг тоглох цаг болчихжээ тий. Ерөнхийдөө нөгөө нэг яг нэг хүнд нэг за одоо л гэсэн нэг үе байдэн шүү дээ. Тийм үе ирээгүй үед бол одоо нэг тийм заавалчгүй нэг тийм тоглолт хийх ёстой ч юм уу эсвэл ч юм уу гэж ер нь бол боддог. Одоо хамгийн гол нэг мэрэгжлийн дуучин хүн бас нэг зүгээр нэг плеж шахаал нэг хэдэн дуу дараалаад дуулчих биш бас нэг мэрэгжлийн юм үзүүлж хиймсэн өшөө бас өөрийгөө бас нэг нэлээд сайхан бэлтэж жагаад бас нэг аштайхан юм үзүүлж хийсэн гэдэл ер нь боддог. Тийм ч учраас ер нь бас нэлээд нэг сайхан бэлтжээж бас нэлээд аштайхан юм үзүүлчихье гэж ингэж л бодож байгаа. Сүүлийн үеийн гарч ирж байгаа залуу уран бүтээлчид дуунуудын эхлээ сонсож байхад одоо орчин үеийн химнэлтэй, орчин үеийн үг аялгаутай байж ирсэн аа. Дундуур нь гинт ингээл шурхаалал эргэтэй ч эмэгтэй ч ороод ирэхээр бүр ингээд ямар гоё юм бэ те. Уртын дуу хэрвээ байдггүй байсан бол эсвэл энэ дуучин соёл урлагийн их сургуулийн уртын дууны ангид орж төгсөөгүй байсан бол ингэж хүний анхаарлыг татаж чадах байсан болов яах байсан бол үнэхээр агуу юм а гэсэн мэдрэмж надад төрдөг байхгүй юу? Одоо уртын дууч мэрэгжилтэй болж төрсөн нь тэр залуу хүний хувьд бол үнэхээр маш том давуу тал нь болчихж байгаа. Тэгэхээр та одоо энэ шинэ хуучныг хослуулаад дуу гаргаал ингээд дуулаад байна. Та бас тийм ээ одоо ингээд ардын болон уртын дуу хуучны дуунуудыг дуулдаг. Үүний хажуугаар шинэ уран бүтээлчдтэй юм уу шинэ аялгуунуудаас хослуулъя нэг холий гэсэн бодол байна уу? Орчин үеийн хэмнэлд оруулаад гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол яг хав тэгээд дуулсан ганц нэг дуу байдаг надад. Тий Монгол ардын дуу хүүхэн нанаа сандуутай мод гэд дуунуудыг би тэгж дуулсан. Тэгвэл ерөнхийдөө биднэрт нэг тийм нэг цаанаасаа нэг тийм яг орчин үеийн би лав тийм бүх дуучид бас тийм биш л ах л та. Нэг тийм наалдаж өгөхгүй ч юм уу нэг тийм хэцүү гэх нь хаашийн тийм нэг хэмнэлтэй дуу. Тэртээ тэргүүл одоо яг нэг уламжлалт ийм гоё юмыг бас нэг яг нэг юм нэг уламжлалаар нь хүний чихэнд нэг тийм тасняс тэртээ тэргүү одоо орчин үед бол гоё дуучид бол гоё ингээл хөгжим техникээр дуулж заавал тэгж дуулах гэхээсээ илүү яг нэг язгуур талаа үндсэн одоо нэг тэр юм ингээд алдчихгүйхэн тэрийг ер нь түшиглээд үндэсний хөгжимтэй дан ятга хөгжимтэй миний уран бүтээл дотор ер нь дан ятга хөгжимтэй дуулсан дуунууд бас нэлээд байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол ойрын нэг хэдэн жилдээ бол ямар ч байсан яг л нэг энэ нэг үндсэн чиг баримжаагаараа л ер нь дуулна даа л гэж бодож байгаа. Одоо нөгөө өв тэгч гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Яг тэр тухайн соёлын өвийг яг байгаагаар нь авч явах цаашдаа өөрийн шав бэлдэж тухайн шавьтай яг энэ хэвээр нь үргэлжлүүлэх. Нэгэн тал одоо pop дуучинч гэдэг юм уу одоо тийм хөнгөн хэмнэлтэй дуулдаг. Одоо энэ дууч дотор ч олон чиг байгаа штэ. Уртын дууны яг одоо уламжлалт ардын манертай ардын манер дотор одоо яг бас нэг тийм 60 70-аад оны нөгөө нэг тэр дууг дуулдаг. Бас нэг хүрээ дуулдаг ч гэдэг юм уу. За яг нэг цэвэр зохиолын дуучин pop дуучин гэл ингээл явдаг. Миний яг одоо яг төрөл болохоор яалтчгүй л нэг үндэсний хөгжим, ардын хөгжим энтэйгээ илүү наалдаад байдаг учраас одоо нэг тийм орчин үеийн тийм хэмнэлтэй дууг бол нэг яг дуулъя гэж болоод байгаа юм да бодохгүй л тийм. Ихэнх дуунууд нь ятгахтай дуулна гэхэр чинь одоо панограм дээр хоолоо барих дуучид нэмхээр дуулна, ам барина гэж байгаад идэг штэ. Тэгэхээр ятгачин бол одоо ингээд шууд л ингээд өөрөө дуулж байгаа гэсэн үг үстэй. Тийм штэ. Яг ерөөсөл яг ятга хөгжмөр панограм бичүүлчин. Тэгээд шууд л хаач байсан л ингээл нэг дуулахад ер нь нэг их гоё эвтэйхэн ардын дууч, уртын дууч хүмүүс ер нь бол үндэсний хөгжим бол айгүй гоё наалдж идэг штэ. Тийм. Таныг хөдөө орон нутагт тэнд явж байгаа намар найр наадмын үеэр ер нь хүмүүс зүгээр ойлгодог баха. Эсвэл зүгээр найзуудаараа сууж байхад л дуучин хүмүүсээс за нэг дуулаад үзүүлчих.
жижигчин бол нэг инээлэгч гэл угаасаа байлгадаггүй шүү дээ. Тэгэхээр та ийм шахаанд орохоор ямар дуу аялдаг вэ? Уртын, ардын, за эсвэл хуучны сайхан дуунуудаас одоо тэгээд хөтөж подкастыг үзэж байгаа сонсогчдод нэг сайхан дуу аялж өгөөч гэх хүсвэл та дуулахад бэлэн байна уу? За тэгээ би ер нь бол ингээд нэг тулгамдаад ямар дуу дуулах юм бас мэдэхгүй байна. Уртын дуу дуулах уу, нөгөө л ардын дуу дуулах уу, нөгөө л усны тунгалаг тамирын голын хэсгээс аялах уу. Тэгвэл яаж нь усны тунгалаг тамирын голын хэсгээс хөгжимгүй. Ер нь бол ингээд нөгөө дуу уран бүтээл ер нь урлаг гэдэг чинь хамтын одоо хөдөлмөр байдаг шүү дээ. Тэ одоо нэг дуучны ард ингээд хөгжим тоглож байгаа панограм тэ бүх юм байж байгаа. Тэ одоо яг нэг ингээд амьдараа яг ингээд хөгжимгүй л яаж дуугар сонсогдохын усны тунгалаг тамирын гол тий ер нь бол нэг энэ байдлаас нь би нэг аялжий. За тэр сонсогчдоо одоо та бүхэнд дуучин тунгалагын дуулснаар усны тунгалаг тамирын гол дууг дуучин тунгалаг Хөгтөнгөр радиогийн студид та бүхэн зориулан шууд дуулж өгөх гэж байна. Хүлээн авч сонсъё. За нэг бадаг Тийгээ. явчих. Jimmy Усаны намтыг үлэнгүйдэг уласын асуурыг усанд нь хөвөгч усаны тунгалага тамирын гол тунгалага тамирын гол За нэг баярлалаа. Ямар гоё юм бэ? Одоо нийтийн дуунуудыг ингээл хоолоо шаардсан энэ бол ийм том дуу, чадaltaй дуу гэж хүмүүс ингээ ялгцсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ дууны хувьд болохоор амьсгааны ингээ хүмүүс ярихад юмэр юм дээ. Их том амьсгаа хуримтлуулж ээж тэр ингээд нэг үргэлжлээд байгаа юу гэдэг энэ гаргах ёстой энэ дууны онцлог. Лувсан шарууга ярьсан байсан шүү дээ. Тэ энэ дууныхаа тухай ер нь ингээд нөгөө уртын дууны элемент оруулаад ерөнхийд нь ингээд нэг юм гоё бүр нэг юм мэрэгжлийн төвшөнд ингээд зохиосон юм аа гэд. Тэгээ ер нь бол Төмөн Дэмбэрлэгой энийг бол үнэхээр гайхамшигтай дуулсан. Бидний дуулах бол одоо яста үнэхээр нөгөө энэ дуунд дурлж энэ дуу үнэхээр ард түмний дуу болсон учраас ер нь олон дуучид энийг дуулах гэж ингэж хичээж идэг. Тийм болохоор яалтчгүй энэ бол одоо яста нөгөө чиний хэлснээр чи бол мундаг анзаарсан байж тээ. Үнэхээр амьсгаатай амьсгаа шаардсан юм. Одоо яг л тэр нэг оргил хэсэг нь яг нэг эхэлж байгаа хэсэг нь байгаа зү. Ууж минь холоос гээл яг энэ хэсэг дээрээ л ер нь нэг тийм гоё дууны нэг гоё юм харагддаг. За ингээд яг дуугийн бичлэгийн дүрэн сонсоход гоё байсан. Хөө хямар гоё сонсогдож байна гэж ботсон хэрнээ. Сая яг ингээд өөдөөс хараад ингээд сонсон чинь би бүр ингээд яхаа мэдхгүй арьс ингээд арзаадаг штэ. Яг нэг тийм мэдрэмж төрөөл тэгсэн хэрнээ панограмтай ингээд дуулж яхад амьсгаа нь хаанаа аваад хаанаа дуусгах гэдэг дээр санаа зовдөггүй штэ. Гэтэл та яг урд ингээд суусан чинь тэрийг би бас бодолцож үзэж штэ. Хөөх одоо ингээд бид нар дуурайж дуулж байгаа амьсгаа нь бол хаанаа ч өрөхгүй ингээд байхгүй болчих нь штэ. Эсвэл ингээд талаас нь орхиол өөр бадаг руу ч ордог юм уу яадгийг. Үнэхээр өөр гайхалтай байна. Одоо бас энэ Төмөн Дэмбэрлэгойн дуулсан миний мэддэг хоёр дуу. Одоо энэ усны тунгалаг тамирын гол. Дээрээс нь туулны урсгал шөндөө сайхан гэдэг. Энэ хоёр дууд би дуртай. Тэгснэ Монголын радиод нэвтрүүлэгчээр ажилд орох гээд сонгон шалгаруулалтанд орсон чинь намайг дуу дуул гэвэ. Тэгээ би ч одоо дөнгөж нэг 21 2хан настай хүүхэд туулын урсгал шөндөө сайхан дуу дуулаад тэгэж орж ирсэн ш. Тэгэхэд одоо нөгөө сонгон шалгаруулалт хийгээ сууж байгаа хүмүүс намайг бүр ингээ гайхаж хөө энэ жоох хөөхт чи одоо яхаараа энэ туулын урсгал шөндөө сайхан дууг дуулдаг байна гэж бодож ирсэн. Тэгэхээр энэ дууг та дахин шинчилж дуулсан уу? Хэдэн дуу дуулсан бэ ер нь Төмөн Дэмбэрлэгойн 5 6 дуу дуулсан байна. Тэгээд туулын урсгал шөндөө сайхан дуу минь энтергээ дуунууд маш олон дууч дуулсан байгаа.
одоохондоо бол би энэ дуугийн дуунуудыг бас хараахан дуулж амжаагүй. Дандаа нэг бас нэг арай нэг түмэнд яг олон дуучид дуулсан эхийн санаа гэд Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн төрийн шагналт зохиолж нэрт хөгжмийн зохиолч Чойдгогын хөгжим одоо Яруу найргийн одоо дууны Яруу найргийн хаан Ловсонгийн давг дарж байгаа шүлэг эхийн санаа гэсэн сайхан дууг нь дуулсан. Бас яг ятгатай ингээд дуулсан энэ сайхан дуугаа бас нэлээ миний дуулснаар бас хүмүүс нэлээд сонсдог болсон байсан. Тэгээд энэ эхийн санаа дуу бичлснээс хойш эхийн санаа гэж чинь дуулуулъя гэд бас 2 3 тийм найр наадамд өргөжд дуулсан. Тэгэхээр бас ард түмний сэтгэлд бас нэлээ хүрсэн бахаа гэд бас баярлж байгаа. Одоо энэ хаана хэлж байгаа доо мөн үү? Тийм үү. Ятгатай ингээд дуу эхлэхээр бүр өөр мэдрэмж юм аа. Энэ одоо ятгатай, морин хууртай эхэлдэг энэ хөгжмөөс ингэж автар холдоод байгаа юм болов ойр сонсоогүй болов гэсэн мэдрэмж төрөөд байгаа юм. Ер нь манай үеийнхэн тэгдэгч намайг манай үеийн дуучид энэ эртний дуучин гэд дандаа яагаад тэгж хэлсэн гэхэлэр ер нь дандаа л би ер нь миний одоо нөгөө дуулж байгаа нийтийн дуунууд бол дандаа 60 70-аад оны 60-аас хойш онд зохиогдсон тийм дуунууд дуулж гад ер нь ихэнх нь 60 хэдэн оны дуунууд шүү. Тэгээд дуулж байгаа учраас тэгээд ер нь тэгж хийлгэж байгаагийн гол учир нь ерөөсөө л яг тэр үеийнх нь маняар тэр үеийнх нь одоо хөгжим за түрүүн чи хэлсэн шүү дээ нөгөө орчин үеийн хэмнэлж гэдэг юм. Тэгээд дуулчих юм бол бас яг нэг тийм ялгархгүй шүү дээ тий. Яг л нэг тэр гоё нэг тийм тайван орчинд тий хөдөө нутгаруугаан тавьчих байхдаа ч юм машиныхаа хөгжимд одоо миний дуунуудыг ингээд тавиад сонсоод явахаар яг нэг юм гоё тайвширдаг гэл ингээд зарим нь намайг мундаг ингээд хөөргөдөг. Тэгээд аль болохоор ер нь л нэг тийм гоё тайван яг нэг тийм тухайн үеийн нэг жанраар нь тухайн үеийн яг нэг тэр дуулалтаар нь л дуулахыг ер нь хичээдэг. Тийм байна. Одоо тэгээд тунгалаг гээ сүүлийн үед дуулж байгаа энэ дуучин дуулсан гэдгийг мэдээгүй болвол одоо энэ 30 40 жилийн өмнө дуулсан хуучны дуучин байна да гэж андуурхаар сонсогдож шин. Харин яг хүмүүс тэгээд идэг. Тэгээд яг хаа сайхан ард түмэн ер нь их манай ард түмэн чих тийм мэдрэмжтэй, мэдлэгтэй тийм хүмүүс штэ. Ер нь ингээд нэг дуугаан Facebook дээр ингээл нэг жижигхэн хэсгээс нь оруулах ч юм уу оруулахаар шүүмжлэхээсээ илүү айгүй гоё урам өгдөг штэ. Ямар гоё юм бэ чи ингээч. Одоо зарим нь бол одоо мэрэгжлийн хүмүүс бол чи энэ дээр энэ жоох ингэсэн байх шүү гээл. Тэр болгоноос хүн ер нь ингээд суралцаал тий. Заавалчгүй ингээл магтуулаад байх та биш. Шүүмжлэлийг бас айгүй хүлээж авдаг штат ингээд шин бодоол яана би нэр нь тэгсэн байна. Гээл ингээл хүн чинь нэг ер нь ингээд шүн хүн их юм боддог тий. Найр өрөхгүй ингээл хүч яхтай би ингээл дуугаан чихвчээрээ сонсоол би нэр ингэсэн байх шүү. За энийг ингэх хэвээр байна. Ингээл дундаа анализ хийгээл яждаг. Манай Монголын радио ч одоо 91 жилийн түүхтэй. Тэгээд сүүлийн хуучны дуунуудыг хайж байгаа дуучид эсвэл багш нар танаа радиод ховрын хуучны бичлэг дуу байна уу гэсэн эрэл сурал ер нь гардгийн. Тэгэхээр та бас хуучны дуунуудыг дуулж байгаа юм чинь судалгаануудыг өөрөө хийж байгаа бах. Таны судалгааны онцлог юу вэ? Тэгээд тэрний судалгаан дотроос хүн сонирхчихсан чиглэлээрээ өөртөө хүсэж байгаа нэг мэдээлэл олоо сонсоод нэг юм олцохороо баярлдаг штэ өөрөөрөө бахархаал олзуурхаал танд нэг тийм дууны түүхийг ч юм уу энэ аяын үгийг олоод их баярлж байсан тохиолдол байна уу? Байна. Би ер нь яг нөгөө бас нэг одоо яг энэ юунд энийг би яг нөгөө олон нийтэд нэг дуулдаггүй. Би Монгол улсын ардын жүжигчин Жансан нуруугаан дуунуудыг би бас нэлээд дуулсан. Нэлээд 10 хэдэн дууг нь аваад одоо бол нэг 7 8-ын дуулчихсан. Цомогтоо оруулах гэд би ер нь 2024 онд цомгоон гаргана гэд дуунууд бэлдсэн. Одоо дуунууд нь бэлэн болцсон. Одоохондоо бол гаргаж амжаагүй. За цомог гэж яхаар одоо ер нь бол нэг дахиад нэг хэдэн дуу нэмж байгаа ч юм уу нэлээ хэдэн жил. Үгүй нэлээ хэдэн дуунуудаас бүр ингээд нэг шигшээд пянз гаргая гэсэн тийм бодолтой нэг удаа цомгоо ингээд хойшлуулсан. А дуунууд нь бол бэлэн болцсон. Тэр дотор нөгөө нэг 10 булгийн цагаан манан гэд надад нэг айгүй гоё дуу өгсөн. За энэ дуу нь болохоор зохиолч одоо төрийн шагналт зохиолч оюун говь штэ тий. Тэр санжааж яваа оюун гэд тэр хүний шүлгээр бүтсэн 10 булгийн цагаан манан гэд Өвөрхангай аймгийн 9 зүйл суманд одоо 1995 онд дар шиг наадам болсон. Тэр наадам дээр зохиогдсон тэр нэг айгүй гоё өгтэй одоо нэг
хань ижлээ эр нөхрөө ингэж сайхан магтсан ийм гоё дуу байсан. Тэгээ Жансан руугаа надад энэ дуу чамд цохноо. Одоо энийг дуулаа гэд. Тэг би өндөр гэгээнийх ойгоор тэр дуугаан дуулсан. Танаа телевизэд бас 100 наадмаар зочноор ороод энэ дуугаан бас бичүүлсэн. За тэгээд бас Жансан руугаа мөн хөгжим банзрагч гэдэг хүний шүлэг ятхын их шиг бүсгүй гэд бас хинч дуулааг бас айгүй сайхан дуу. Энэ дууг одоо хүн бол дуулаагүй чи дуулаа. Энэ гэхдээ сэдв нь энэ эрэхтэй одоо юугаа эхнэрээ алдаад эхнэртэй зориулж ятгахчин эмэгтэй байсан тэр бүсгүй. Тэгээд эхнэрээ дурсаад энэ сайхан шүлгийг бичээд энэ дуу болгосон. Тэгээд надад айгүй зогсон. Анир дуурчлалын студид хөгжим оранж рокийг хийлгээд энэ дууг дуулсан. Сайхан одоо яг түүхийн сонссон тийм дуунууд бол байдаг надад. Уран бүтээлчийг дуучныг харахтаа их сайхан хоолойтой тэгээд намб төрхтэй гэд манай монголчуудын дуучнандаа тавиад байгаа шаардлага байдаг штэ. Тэр нь илүү ардын дуу дуулдаг, уртын дуу дуулдаг дуучдад шаардлагаас өндөр байгаадах шиг үү. Танд уртын дуу ямар хүмүүжлийг, ямар төлөвшлийг олгосон гэж боддог бай. За ер нь бол би түрүү хэлсэн манай аав уртын дуу их сайхан дуулдаг. Удмаасаа миний өвөө яг Дундгой аймгийн сайхан оосон ми уугуул одоо хийдийн унзад лам байсан хүн байлээ. Тэгээд миний энэ дуулах энэ сайхан авьяас бол яалтчгүй миний аавын талаас өвлөгдсөн гэж боддгийн. Тэгээд багаасаа ерөөсөө л хөдөөний хүүхдүүд чинь найр наадам их болдог штэ. Хөдөөний чинь ингээл эсгийн найр, унаг тамгалах найр гэл ингээд тэгэл тэрэн дээрээ ерөөс ингээл нутгийн хөгшчүүд бол дандаа л уртын дуу дуулдаг. Тэгэл тэр уртын дууг сонсоод нэг чихэнд багаасаа сонссон юм чи ерөөсөө л нэг ингээд нэг яалч тухайд би хотын хүүхэд байгаал одоо харанга хурдч гэдэг юм уу те тэр үед тэрийг сонсч байсан бол би яг уртын дуучин биш өөр одоо жанрын гоё тэр pop mop дуулдаг бас нэг сайхан тийм дуучин болцсон байсан байх бах. Ерөөсөө яалтчгүй ер нь бол дуучин уртын дуучин болох ардын дуучин болох бол ерөөсөө л ахуйтай холбоотой. Тэгэл Монголын радиогоор одооний энэ л Монгол улсын ардын жижигчин Чимэцээ, Монгол улсын гавь жижигчин Чулуун цэцэг миний багш одоо намхан буурлаж тэмээн нийдэргэд дуу дуулахад энэ төр гэл гой гой дуунуудын сонсдог. Чулуун гавь жижигчин Чулуун чимэггүй. За тэгэл Бацсахгүй ардын жижигчин энэ сайхан хүмүүсээ одмоо гавьяад долгоргой гэл тэр хүмүүсийг сонсдог байлаа штэ. Тэгэл одоо нөгөө таны өдийн амралтанд гээл Монголын радиогоор тэгэнгүүт чи яг тэр нөгөө хонь хураагаал хонь сайх тавцдаг. Тэгэл би сте галс нөгөөтгөө ингээл сонсчл тунгаа одоо хонь холбох боллоо гэл нөгөө гэрийн сүдэр нөгөө Монголын радиогоор сонсоод тэгэл бүр амар тийм ерөөсөө л Монголын радиогийн тэр Монголын үдийн амралтанд таны үдийн амралтанд 11 хэдээс бас нэг нэвтрүүлэг явдаг байсан Ганбаатаргаа хөтэлдэг. Тэрийг сонсдог. Тэгэл ийм л хөөхтөөс. Ерөөсөө л Монголын радиогоос л миний дуучин болох энэ юм бөглөгдсөн. Дандаа л одоо үнэхээр мундаг гоё хүмүүсийн дуу бол байнга явдаг. Монгол телевиз гэдгийг үзэхгүй. За сумын төв орж ирж иж нэг телевизээр тэр гоё дуулдаг хүмүүсийн төрсийг хардаг. Тэгээд соёл урлагийн их сургуульд орж ирэхдээ бүр ингээд зүүдэлж байгаа юм шиг штэ. Одоо тэр өөрийнхөө багш энтрийг хараад гавьяач жижигчин Чулуун цэцэг гэл нэг гоё эмхтэй ингээл нэг ярилцсан гоё эмхтэй. Тэгэл би тэр хүний шав болоод ороод ирэхээр үнэхээр ямар гоё юм бэ те тэр хүнийг ингээл бишрээл тэр хүнээр ингээл эхлээл хичээл заалгахтаа бараг л тэр хүний хэлж байгаа ямиг ойлгохгүй зүгээр л ингээл хараад л байдаг. Ерөөсөө ярьж байгаа юмыг сонсоод ийм гоё хүн байх гэж гээл тэгэл ийм л гоё хүмүүсийг даган дуурайж сонсож шүтэж биширч ингэж дуучин болсон да. Сонсоод байсан чинь таны сонирхол минийхтэй бас маш төстэй байна. Сая ингээл энэ дуучдын дуунуудыг сонсдог байсан гэж би бүр яг бүгдийг яг бидний үеийг яг тийм те. Яг сонсдог байсан. Тэгээд хөдөө найр наадам гээл би чи Эрдэнтийн хэрнээ манай ээж чи Булган аймгийн сайхан сум байх. Тэгээд Эрдэнэт булгаа хоёр чи ерөөсөө ингээл ойрхон залгаа тийм. Тийм 100 болгон л булганы сайханд хөөхд нас өнгөрөн. Тэгэл өдөр хөдөө чи маш их ажилтаа штэ. Гүү малтай айл ажил ямар дуусах ш. Тэгэл орой айрга
бүлээл хүүхдүүд нь тэгэл одоо ингээл хаяа нэг дэмбэний дуу сонсохоор яг нэг хүүхэд нас ингээл бид нар чи хүүхдүүд юм чинь хажууд нь ингээл унтаас 92 орно гэж сонсоол томчууд дэмбэдээ сайхан дуулаал бүр яг нэг ийм хүүхэд насны нэг ийм гоё дурсамж таныг ингээ ярьсан чи би ч бас адилхан байсан да гэдэг. Тэгээ хөдөөний хүүхдүүд чинь бас их бүрэг одоо би бол их ичимхий тийм бүрэг хүүхэд байсан штэ. Тэгээд нөгөө сумын сургуульд ороод дотор байранд суунштай одоо гэр хол хөдөөний малчин айл тэгэл дотор байранд суугаал ах эгч нараа дагаал дотор байранд суусан. Тэгэл 1 2 3 дугаар ангид ямар ч дуулах боломж олдохгүй надад. Тэгэл нөгөө сумын төвийн хүүхдүүд цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд би ч болохоор нөгөө яг л хөдөөнөөс орж ирсэн сургуульда цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд чинь нүүр нь хагарцсан ингээл гой гой дуугаан дуулаад балаажин амсаал ингээл урлагийн үзлэгтж байсан сумын концерт сургуулийн концерт ордог. Надад болохоор тийм боломж байхгүй. Одоо намайг дуулдаг гэж яаж мэдхийн те нөгөө дуугч юм багш маань миний авиасыг мэдэхгүй юм чинь. Тэгээд би бүр 5 дугаар ангида манай сумын нөгөө нэг манай яг анги таасан багш маань юу руу явцсан. Аймаг руу семинарт суухгүй явцсан. Тэгээд нөгөө яг нөгөө ангийн багш маань за одоо урлагийн үзлэг болох гэж байгаа гэж байна. Танай ангийнхны би одоо яаж дуулдгийг мэдэхгүй. Тийм болохоор бүгдээр ингээ нэгээр нь одоо самбарын өмнө гаргаад дуулуулнаа гэлтгсэн. Тэгэл ганц нэг хүүхдүүд азны юм гэж бодсон уу? Одоо л яг нэг дуулах боломж олдох нь дээ гээл тий. Тэгэл бүгдээр нь гараа өргөл дуулаад багшаа бэ гээл за томглог гараа дуулаарай гэлтгсэн. Тэгэл би чи одоо ястай амар хичээгэл тий одоо яана ингээл би ингээл дуулсан чи намайг урлагийн үзлэгт оруулахгүй байвал яана. За ямар ч л байсан ангийнхныхаа өмнө нэг дуулъя гээл. Тэгэл одоо тухайн үед нөгөө Монголын радиогоор бас л явдаг байсан. Болормог авиатын нөгөө хорвоо буруутай гэж үгэлтэй өрөөдөө зүрх шимширхэд гэл энэ чинь бүрстэй хамаагүй байдгаараа бүр ингээл амар гоё бүр одоогоор л их л дотортой дуулж тэгэл ингээл дөнгөж нэг бадгал явж исэн чинь л нөгөө манай нөгөө ангийн багш чаа за болно гээл тэг чи намайг за одоо ингээд бол одоо одоо чи бол чадахгүй юм байна л гэж хэлэх гэж байгаа юм байх утсан чаа за эдний ангиас уу тунгалгыг юу яана урлагийн үзлэгт оруулнаа. Би л тэр урлагийн үзлэгийг чинь шүүх юм бол чи шууд сургуулийн авраг дуучин шүү гэл. Тэгээд би тэр урлагийн үзлэгтээ тэр дуугаан дуулаад тэгэл ёстой сургуулийн авраг дуучин болсон. Тэгэл ер нь бол намайг миний дуулах ингээ боломж олдоод одоогоор би тэр багштай аюу баярлж явдаг. Яг би өөрөө ингээд дуулъя гэлтгсэн бол миний авиасыг нэгэд хязээ нэгэн цагт нээгтгэл байх л да. Гэхдээ яг тэр бүр аюу гой дурсамж байдаг. Тэгээд манай сургуулийн тухайн үед багангийн багш байсан. Сүүлдээ сургуулийн захирал маш олон жил хийсэн. Самдан цэргийн инхээ гэдэг багш байдгийн. Тэгээд тэр багштай одоогоор би талархдаг шүү гэдэг л дээ. Тэгээд ер нь дуу хөгжмийн багш нар тэгэл намайг ер нь миний авиасыг хөгжүүлээл за одоо чи яг энэ дуу дуулах хэрэгтэй шүү. Чамд энэ дуу зохино шүү гэл ер нь л тэгэл чимэц юугаан дууг их дуулдаг байсан. Чулуун цэцэг багшийнхаа дууг бас их дуулдаг байсан. Тэгэл стайл нөгөө нэг од болсон шүү дээ. Сумынхаа сургууль сумдаа одоо ингээд сургуулийн авраг дуучин болоод тэгээд нөгөө зэрэгэлдээ сумынхаа сант баян өндөр үлзий зүйл гэл ингээд тоглолтоор яваал. Тэгэл хүүхдээ урлагийн наадамд яваал. Тэгэл улсад яваал. Тэгэл өстой нөгөө нэг тэгсээр хагаад л ерөөсөн тэгэл дуучин болно гэсэн мөрөөдлөөсөө ерөөсөө хазагц. Би дуучин болж чадахгүй бол тийм мэрэгчлээ болно гэдэг нэг хүмүүс чинь юм цапастай байдаг. Надад бол ерөөсөн тийм байгаагүй. Ерөөсөө л дуучин болно. Гэл ингээл зарсан. За сайхан байна. Уртын дуучин мэрэгжлийг эзэмшээд 20 гаруй жил дуулаа явж байна. Ардын дуу, уртын дуу. Тэгээд дээрэс нь ард түмний сэтгэлд хоногчсон ардын дуу шиг сайхан хуучны дуунуудыг түлхүү дуулдаг. Одоо сүүлийн үед гудамжинд таарж байгаа залуучууд гэлтгүү дээ. Одоо миний үеийнхнаас ч гэсэн 10 хүнээс хэдэн та нэг ганц уртын дуу аялж чадах вэ гэвэл мөн хэцүү шүү. Ер нь тийм дуучин, тийм хүн ер нь ховорхон дээ. Би бас дотроо нэг гой найранд очихороо нэг ганц бадагч болох нэ уртын дуу дуулж сурах юмсан нэг тийм дуу сурвал одоо энэ нас мас нь хэтрэн гэсэн юм байдгийн болов байхгүй шүү дээ. Ер нь бол гэж бодоод яг нэг хүн өөрөө яг нэг чин сэтгэлээсээ дуртай. Ер нь бол их сонсдог хүн бол дуулж л таардаг. Чин сэтгэлээсээ ингээд сонсох байдаг шүү дээ. Ингээл нөгөө ганцаарх наавахтай чихвчээр одоо гэр мөрийн цэвэрлэгтэй юм чихвчээр юм сонсдог шүү дээ. Тэгтээ ингээд сонсоол ингээд сонсно гэдэг чинь ингээд чиний ингээд хоолоод аялагдаад ирдэг цаанаасаа.
Ер нь бол монголчууд их авиастай хүмүүс, уртын дууг сурч чадахгүй гэсэн хүн бол ер нь байхгүй. Ер нь л дуулна. Гол нь тэгээд техник тий одоо амьсгаа ер нь дуулах гэдэг бол уртын дуу гэдэг бол амьсгааны урлаг. Хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авч сурах хэвээр. За тэгэл ер нь нэг авиа дикцээ ингээд зөв ингээд гой дуурайд зүгээр нэгтэй ингээд нэг дуурах уртын дууны авиа гаргах энэ чинь одоо шал өөрштэй. Уртын дууг бол ер нь бол дуулахад бол одоо амархан гэж хэлэхгүй. Гэхдээ яг л зөв техникээр ингээд одоо багш нар бол аягүй их байдаг шүү дээ. Уртын дууны тийм курс, мэрэгжлийн уртын дуучид бэлдэж байгаа. Манай соёлын их сургууль бол маш тийм олон дуучид бэлдэж байгаа. Маш сайн багш нартай, мундаг багш нар. Бидний үед бол ер нь уртын дуучид бэлдэх гин харьцангуй ер нь цөөхөн оюутнууд байдаг гэсэн шүү дээ. Манай ангид гэхтэл одоо манай багшин шав дуучин яг манай курст бол одоо Тамир оюун цэцэг гэдээ байсан шүү дээ. Одоо заханд байгаа шүү тий. Тий, заханд байгаа. Оюун цэцэг маань Сүхбаатараас ирэл, Тамир ах маань Завханаас ирэл, би Өвөрнгагаас бид 3 байсан. Бидний дээдлийн курст болохоор Монгол улсын гавьжлагч одоо Лодон банзрагч Хэлийн цэргийн дуугчгийн чуулгын дуучин цэрэнгийн Туяа цэцэг гэд сайхан дуучин байдаг шүү дээ. Туяа цэцэг. За ер нь л нэг тоотой хэдхэн дуучин байсан. 2-3 хан ерөөсөө нэг курст. Одоо бол аягүй сайхан олноор нь бэлддэг болсон. Тэр үеэс л ер нь бол бас олноор нь ингэж арай олширсан. Тэрнээс өмнө бол бас нөгөө харьцангуй цөөхөн байсан шүү дээ. Биднээс дээш бол нэг ангид одоо 3 4 ч юм уу 4 5 ч юм уу ингээл нэг ер нь цөөх. Одоо бол харьцангуй олон болсон. Уртын дуучид илүү гоё дуулдаг болсон байна. Хүмүүс ч гэсэн хүлээж авж байгаа нь ойлгож байгаа нь ухамсарлаж байгаа нэмэгдээд ах шиг байна шүү дээ. Найр наадмаа хүндэтгэлээ морин уртын дуучнаар хүртэл уртын дуучнаар нийтдэг шинжил байдаг юм байлээ. Би 2 жилийн өмнө бас шинжилнээс нь. Тий. Чи шинжилээр ирээд за би чи нөгөө яг шинжилээр дуулдаг юм нэг хэмнэлтэй дуу байхгүй юм чи. За би юу гээл би ямар дуу дуулах вэ гэсэн чи чи нөгөө монгол хувцастайгаа ирээд морин хурцтайгаа ирээд уртын дуу нээгээрээ уртын дуугаар нээгээрээ гэдэг. Тэгэл айгүй гоё тийм заавалчгүй тийм Европын баяр гээд тий нэг плаж дүүпл өмсөөл ингээл суух гүгээр яг нэг юм гоё монгол ёсороо шин жил гэдэг утгаараа бас нэг яг монголынхоо ёсоор гоё уртын дуугаар нээгээд явж идэг шинжил бас байд юм бэлээ. За. Уртын хөдөө очиод найранд дуулахад одоо манай сайхан ёс байдаг штэ. Найрын дэг ёс гэдэг. Тэгснэ найранд дуулж болдог дуу, дуулж болохгүй дуу гэдэг юм дэгүүд байдаг штэ. Энээс залуучууд бидэнд одоо юмхээр тийм ээ бүгдийг мэдж яхаа албагүй ч гэсэн одоо найранд 3 дуутай гэдэг шиг тий найранд очиод ер нь монгол хүн эмэгтэй хүн тэр тусмаа ямар дэг ёсыг баримталж явах ёстой юм одоо нөгөө унгын тоолж орол торгуулна гэдэг шиг юм болчих үү тийм ээ яг үнэ яг мэрэгжлийн талаас нь бол манай багш нарын тэр айгүй тиймс хэлж өгдөг ганцхан одоо тэр тийм дуу дуулж болохгүй гэхээсээ илүү бас монгол хувцсан дээрээ бас их анхаарах хэрэгтэй тий найранд бол мэдээж одоо тийм сайхан утга уянгийн гоё дуулна дуулахгүй гэвэл одоо нэг дуулахгүй тийм хориотой гэсэн дуунууд байна штэ одоо нарийн сайхан хээр хүрэн толгоон сүүдэр энэ төр чинь бол ингээд ерөнхийдөө ингээд ард түмэнд масараа сонсдог хэрнээ яг найран дээр бол бас цохимжгүй одоо хүрэн толгоон сүүдэр нь хөндийгөө дагаад хүүшлэнтэй хүний баг чамтайгаан сэтгэл юундаа таслаа да гэж байгаа ингээд харуулсаад тийм байна. Тийм одоо үгтэй тийм доонуудыг хөл ер нь дуулахгүй болж өгвөл ер нь бол дуулахгүй. Тэгтээ яг мэдхгүй хүмүүс бол ард түмэн бол бас заримдаа дуулцсан л байдаг. Ер нь мэрэгжлийн гэдэг онцлогч ер нь тэр штэ тийм болохгүйгээ мэдчих хэвээр. За тэгээ сайхан мэрэгжлийн тайзан дээр бол биднэрт бол багш маань тэгж хэлдэг штэ. Хар дээл битгий өмсөж байгаарэ тий. Хар бүс битгий бүсэлж байгаарэ. Энд чинь бас нэг та нар дуулахаас гадна Монгол өв соёлоо бас зөв харуулах хэрэгтэй шүү. Хар дээл өмсөөл нэг тийм хар бүс бүслээд ч гэдэг юм уу тийм байж болохгүй шүү. Мэдээж одоо жоохон махтай шилтэй хүмүүс бол бараан дээл өмсдөг шүү. Гэхдээ хар тасхар дээл өмсөд тайсан дээр дуулах бол тийм гоё биш байдаг шүү. Бүс гэхтэл одоо тийм хар байж болохгүй ч гэдэг юм уу тийм Монгол хувцсыг бүрэн бүтэн өмсөх хэрэгтэй тийм Монгол өв соёл гэдэг ч ерөөсөө
их гоё штэ. Дуулахаас гадна ер нь нэг тийм аль болох өөрийнхөө биеэр үлгэрлэхийг хичээдэг Монгол. Ер нь ингээд танай нэвтрүүлгээс ярьсан байхгүй надад. За дээл өмсөхгүй шүү. Энгийн хувцас дээрээ гэл. Тэгсэн чил би яана дээл өмсөхгүй гэж надад ер нь энгийн хувцас гэхээс илүү яг ингээд нэг зориулсан тийм гоё эмэгтэйчүүд шиг тийм гоё ганган гэдэг юм уу те. Тийм хувцснаас илүү ер нь дээлнүүд л их байдаг юм байлээ. Тэгээ ер нь бол ингээл янз бүрийн арга хэмжээ. За одоо ямар дээлээ өмсгөө гэл ингээл дээлээ солиол өмсөд идэг. Тэгээ яг нэг ийм энгийн нэвтрүүлэгт орсон чинь нэрэ би чинь ингээл тийм тэгж бас бодогдсон байна тийм ээ. За өнөөдрийн бит хоёрын ярилцах цаг ер нь энэ түрээд дуусч байна. Өндөрлөж байна. Тантай ярилцсандаа би бас баяртай байна. Яг төгөлөр хуучны дуунуудад дуртай, сонсох дуртай. Тэгэд би магадгүй хөтлөгч болоогүй дуучин болсон бол яг тантай адилхан тийм ээ. Би энэ сайхан ардын дуу, уртын дуу дуулнаа, хуучны дуунуудыг сэргэнэ гэж явж иж бас магадгүй юм шиг санагдаад явчлаа. Тэгэлгүй яах вэ? Би бас 1964 онд зохиогдсон бас нэг сайхан дуу дуулсан. Бас би ч бас их нутгархуу тийм хөдөөлөг гэдэг юм уу? Нутагтай хүн чинь сайхан штэ. Тэгээд Өвөрхангай аймгийн Баянгол суманд би өссөн. Төрсөн нутаг бол Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Яг миний ээж аавын уугуул нутаг ах эгч нар бүгд ер нь бол миний яг бага нас өнгөрсөн тоглож өссөн нутаг бол Өвөрхангай аймгийн Баянгол сум. Баянгол сумын яг хажуугаар ангийн гол урсдаг. Одоо Хангаан нуруунаас их аваад говь руу урсдаг. Одоо ганц их хоромж гол штэ урагшаа урсдаг. Тэгээд тэр сайхан дууны тухай би бүр ямар ч нэвтрүүлэгт орсон энэ дуугаар аягүй бахархдаг. Яагаад гэвэл энэ дуу 1964 онд зохиогдсон Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Аравдангийн Дондов гэдэг мундаг хөгжмийн багш, хөгжмийн зохиолч хүн байсан. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат. За энэ хүн болвол энэ алдарт ангийн голоо аяйгүй гоё магтаж энэ сайхан дуу хийсэн. Нацаг дорж гэж хүний шүлэг. За тэгээ энэ бол мөрөөдөл гэсэн нэртэй. Тэгээ энэ дуу болохоор нэг манай ард түмний дунд одоо манай аймгийн тэр яг ангийн гол урсдаг сумдын хүмүүс бол бүр ингээд найр наадамд хавтгай доолдог. Бүр ардын дуу шиг нь болсон. Тэгээ яг нэг тогтсон дуучин Монголын радиот ч гэдэг юм уу телевиз ч юм ингээд дуулж хүнд хүргээгүй. Тэгсээр ингээд гоё дуунууд байдаг шүү дээ. Манай аймгийн театрын Нарамтуй гэдэг дуучин яг тайзан дээр дуулдаг байсан юм билээ. Тэгээ бид нутгийнхаа 100 жилийн ойд зориулаад энэ сайхан дуу дуулсан. Тэгээ энэ сайхан дуугаан бас танай нэвтрүүлгийг сонсдог сонсогчдод бас зориулъя. Бас л яг нэг хуучны тийм ямар гоё юм бэ? Их оронч гол гэсэн үү? Тийм шүү дээ. Ямар гоё нэрлэдэг юм бэ? Би дундаас нь үнэхээр гоё содон. Үнэхээр гоё одоо 3 аймгийн 8 сум дамж дурсдаг. Тэгээд урагшаа Өмнөговь аймгийн Мандал аваа Булган сумын нөгөө улаан урд цутгадаг ийм сайхан гол. Энэ голоор бол ундаалсан маш олон хүмүүс байдаг. Тэгээд энэ голоор бахархдаг. Үргэлж одоо нэг нутгийнхаа уул усаар бахархдаг. Тэр нь ч ер нь биднийг ивэж тэтгэж явдаг юм шиг санагддаг шүү дээ. Ингээл нутг руугаа ингээл гараалд гэхээр тэр гол дорой очиад заавалчгүй тэр гол дорой очдог. Өвөл нь бол бид нэр ингээл сайхан гулгаал тий усанд явж яаг ингээл 2.10 битан барайл тэр гол дээр л унждаг. Тийм байсан. Тийм болохоор энэ дуундаа би үнэхээр хайртай. Тэгээд надад ч их зогсон гэж одоо хүмүүс бас их сайшаадаг. За маш их баярлалаа. Тийм байна. Монголчуудын нэр адилтгал зөвөрлөл бас агуу юм а тий. Голыг хүртэл нэрлэж хүндэлтэй дэлж байгаа нь их оронч гол гэсэн чинь тий. Би сая энэ бүр энэ дууга дуул ганцхан манаас юм биш. Энэ дуу ингээд сонсдог. Энэ голоор одоо сумдаар нь тий нутагт нь энэ гол урсдаг энэ хүмүүс сая Өмнөговь аймгийн Мандал аваасан ийм Баян хөшөө гэд багт нь Түмэн Тэмээний баяр болсон байхгүй. Тэгсэн чинь зөвхөн миний энэ дууг дуулуулах гэж урьсан. Их гоё тэгээд их сайхан бас нэг хүний гаргасан уран бүтээл хүнд танигдсан. Тэгээ нутаг усны дуу гэдэг ямар гоё юм бэ гэд бас их бахархсан энэ дуугаараа. Баярлалаа. Уг нь нэвтрүүлгээ ямар нэг сайхан юм эхлэхэд уртын дуугаар эхэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо дахиад нэг уртын дуу аялаад одоо энэ дуучид бол хагас хоолоогоор гэж яриад байдаг шүү дээ. Студид сууж байгаа юм чи бас хэцүү байдаг бах. Энэ боломж байна уу? Хөгтөнгөр радиогийн хөтөж подкастын сонсогчдод. Тэгэхээр сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкаст хөтлөгч аймаа энэ удаа за дуучин урт насангийн
тунгалагтай ярилцлаа. Ардын дууны тухай, урдтын дууны тухай, за бас сэтгэл тоногчсон бид бүгдийн Монгол хүн болгоны мэддэг ийм сайхан дуунуудын тухай, хувь уран бүтээлчийн тухай ярилцлаа. Танд баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. 2026 онд төлөвлөж байгаа тоглолтод бас их сайхан болох болтугай. Урилгаар ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. За тэгэхээр нэг сайхан уртын дууг Бүгтингэр радиогийн сонсогчдод зориулаад аялаад хоёлаа өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөе. За тэгээ. Зөвлөгөөнд очие тий. За тэгээ. За Монгол ардын уртын дуу Оломгүй далаа гэдэг сайхан дуу байдаг. Энэ бол их тийм утга учиртай, өрөөлтөй, найр наадам аливаар нэг сайхан үйл ажиллагаанаар дуулахад одоо олон нүгэй далайн онгоцойн дуурайд мэлтэрнэ. Орчлон хорвоогийн амьтад эндэл үгүй жаргаарэ гэсэн ийм гоё үгтэй. За тэгэд энэ дуугаа нэг аялаад сайхан нэвтрүүлгээ өндөрлөчий тий. За тэг. Оломон нүгэ онгоцон дүүрээд мэлтрэне хоо орчолон хорвоогээ жаргаре хөө. За баярлалаа.